Байна уу? Байна. Сайн байна уу? Бадрахтай ирээ. Аа. За, юуны өмнө танд нарт гороо дэлхийд хүн болж мэндэлсний баярт мөч төрсөн өдрийн баярын мэндийг хүргэе. Бадрах мөн үү? Мөн. За, тэгэхээр энэ цаг мөчид би тантай FM радиогоос холбогдож байна. Уцтай айдын мэдчилгээ дамжуулах гээд энэхүү холболтыг хийсэн байна. Аа. За, тэгэхээр өнөөдөр таны бас 23 насны төрсөн өдөр тохиож байгаа маа. Тэгээд танд зориулсан чин сэтгэлийн үгтэй айдын мэдчилгээ ирсэн байгаа. Та уцаа барьж байгаад энэ мэдчилгээг дуустал хүлээн аван сонсоорой. За, энэ мэдчилгээг харин ханаас зориулсан бол гэж бодож байна. Манай ээж л багтаа. Эрийн бараантай хорвогийн замд бүдчиж явахдаа Эрдэнэс олсон би их азтай хүн. Ингэрт минь зүгдэх нэг насны гоёлоо энэ орчлонгоос олсон би жаргалтай хүн. Хевлэдээ тээсэн 10 сарын минь хугацааг хэр удаан амьдрахаар мөн биш хэн болж нороо нөхөж төлөөрэй хүмүн. Хэлж жишээлж зүүрлэмгийн төрөлтийн их өвдөлтийг хэнгэргийн цоортол дуулгах сайн мэдээгэр шагнараа хайртай шүү хүүдээ. Ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье, гэр бүлд нь жаргал хүсье. Хүүгээрээ дандаа бахархаж явдаг шүү гэж энэ мэдчилгээг өөрчн зориулаад хайртай ээжээс нь зориул өргөж байна. Тэгээд за бас удахгүй бас цэцэн үрийн зулайг өндөрлөх гэж байгаа. Гэр бүлдээ бас аз жаргал нэмэх гэж байгаа. Баяр хүргье. Хүүдээ хүүгийнхээ гэр бүлд маш их хайртай шүү гэж ээжийнхэн зүгээс энэ мэдчилгээг танд зориулж байна. Баярлалаа. За. Тэгээд өөрчн зориулаад дараах нэгэн сайхан дугаар айдууны мэдчилгээ дэвшүүлсэн байгаа. Тэгээд ээжтэй хандаад юу гэж хэлмээр байна? Эстрим хайртай. Өнөөдөр бас таны баяр мөн танд энэ мэдчилгээг дамжуулж байгаа хайртай ээжийнх нь баяр тийм ээ? Харин тийм ээ. Тэглэг байх уу. Тэгэхээр чин сэтгэлийн үгсийн хамтаар дараах нэгэн сайхан дууг зориулсан байна. За мөн дээр нь бас миний хүүгээс өөрийнх нь сонсохыг хүсэж байгаа дуртай дуугийг асууж байгаад явуулаад өгөөрэй гэж биднээс хүссэн юм байна. Тэгээд мөнхөд өөрийн уран бүтээл үрмэн хайр минь гэсэн гоё дууг танд баярын бэлэг болгон зориулж байна. Нэг дуу сонсоод эргээд уулзъя. Энэ хугацаанд бас 2 дахь дууныхаа захиалгыг та тайван бодож байгаарай. За баярлалаа. Хамтдаа нэг дуу сонсоод эргээд уулзъя. Хүүтэй хүн алздаггүй юм гэсэн. Хөлн дөрөөнд гар нь ганцанд хөрхийн цагт хүүгээрээ бахархаж баярын нулимс унгах өдрүүд зөндөө олон байгаа да.
Их хүн гэдэг чинь өвдөх бас үхэх хэрэггүй байдгийг. Ээжээ гэж дуудах үрсийнхээ төлөө л залбирдаг юм. Сайн явахт нь ил магтаж, саар амьдрахт нь дотроо зэмлэж, сайхан гэж муухай үед нь ч хэлдэг. Сайн дурын баатар нэм шүү дээ. Тиймээс өрмөн зөвл амьдраарай. Тэгэлсэн чулууг түлхэх хүчтэй байгаарай. Төвчшгүй хэцүүдэж нулимс бүү унгаарай. Тэгжил байж л зорьсондоо хүрдэг юм шүү дээ хайртай хүмүүс. Чамдаа төрсөн өдрийн халуун баярын мэндийг хүргэе. Гэр бүлтэн нас жаргал хамгийн сайн сайхныг хүсье гэж энэ мэндчилгээг өнөөдөр төрсөн өдрөнд төхөж байгаа хайртай хөө бадрахтаа зориулан ээжээс нь илгээж байгааг бид бүхэн хамтдаа хүлээн сонсож байна. Гэрийнхээ зүг санаа чилээлэгдээ гизэгтэй бурхан аавын хайртай ахин минь миний сэтгэлийг хайрын орон зай марал миччиг гэрэлтэн гэдсэн миний ахяа эжохтон мөхтөн гинэ миний хүү эждэрхлэн ирхлэн осноо Урагшлах амьдралд нь гэрэлгэгээ учрах бэрхшээлтэн зоригдэм санаа наран сандсан бүхэн бүтэж билэж байх болтгой хайртай хүүг минь. Төрсөн өдрийн баярын мэндийг хүргэе гэж энэ мэндчилгээг хайртай ээжээсэн зориулаад хүү бадрахтаа илгээснийг бид бүхэн хамтдаа хүлээн сонсож байгаа бол мэндчилгээний хээзэнтэй дахин нэг холболтыг үүсгэсэн байна уу? Бан. За тэгэхээр бадрахт маань зориулагдсан мэндчилгээ хэрхэн санагдаж байна? Таалагдаж байна уу? Хаалагдлоо. За. Ээжтэй баярлалаа гэж хэлээ дөө. За тэгэлгүй яах вэ? Тэгэхээр хоёр дахь тооны захиалгыг таны сонголтоор хүргээрээ хүүгийн маань дуртай дууг нь явуулаад өгөөрэй гэсэн та ямар дуу сонсох вэ? Тэр нэг юу гэдэг вэ? Тэр сая сүүлд Наки оё хоёрын дуу байгаа шүү дээ. Шинэ гарсан. Тэрнийг сонсчих юм уу? За Наки оё хоёрын дуулсан дуу тийм ээ. Аз жаргалыг ингэртэй тэрийг хэлсэн гоё дуу байгаа тийм үү? Аха. За хэлгүй яах вэ? За тэгвэл таны хүсэлтээр хоёр дахь дууны сонголтыг захиалгыг бас хүлээж авлаа. Хамтдаа энэ дууг хүлээн аван сонсъё. Танд зориулсан чин сэтгэлийн өсөд хамт үргэлжилнэ. Цэвцэн хэрхэн тэнгэрийн дор цэцэгс дэвсэн энэ дэлхийд цэжний гүндийг хайраараа амьдардаг хүмүүс заавал ирэх ёстой хайр дуурлаа тэгрэн учирчээ чангаас чанга тэврэм амьдралч яасан нүрэн шинхэн аз жаргалыг мэдрүүлсэн ширтээ цумар хайрын тусгал мэн чамда авэжин сайхан бүхнийг юрон чанга тэврий яасан нүрэн яруу их шидэн бэ амясан зүд амьдрал хөв заяа мэн аруунаас аруухан хонгор хүммэн ах жаргал минь чамагаа
хосгүй аз жаргалыг хорвоодж мэдрүүлсэн хараад л баймаа. Баярлалаа бид ухаанцтай гайхалтай нэгэн мэдчилгээг хүлээн аван сонсож байна. Өнөөдөр төрсөн өдрөнд тохиож байгаа хайртай хүү Бадрахтаа зориулан төрсөн өдрийн халуун баярын мэндийг хүргэе. Энэ хорвогийн аз жаргал бүхнийг чамдаа хүсэн өрөөё. Юу сансан 9 цагаан өслөн дандаа бүтэж биелэж байгээ гэж өнөхөдөг хайртай ээжээс нь зориулан өргөж байгааг бид бүхэн хамтдаа хүлээн аван сонсож байна. Аз үргэлж өмнө чингээ ээж жаргал үргэлж харцантанд туяарт хайр үргэлж зүрх сэтгэлд нь бэлгэж байгээ. Баярын мэндийг дахин чамдаа хүргэе гэж ээжээс нь зориулаад хүү Бадрахтаа илгээж байна. Mar хайрын тусгал мэн чамда авэжин сайхан бүхнийг ерөн чанга тэрий ясан ойрон яруу ишилэн мэ аммасан зүдэн дэс худзаямэн айронас айрухан хонгорхон урмэн аз жаргал мэн чамага хингэртэй тимэрье авэж бурхан тэнгэртэй ирхэлье ясан ойрон яруу ишидэндэ хамласан зүдэн дэс худзаямэн айронас айрухан хонгорхон урмэн Acharamen chamaga Ingerte tibirye Avich burhan tingirte irkiye Ясан уйрам яруу их шигэлэмбэ Амсан зүуд амьдрал хувцаямэн Аз жаргал мен чамага ingerte tibirye Өглөө бүр үгийн сайхныг хэлэлцэж өдөр бүр хүний сайнтай учирч олны дунд од мэд гэрэлтэж бусдын дунд өргөлж бурхан мэт хүнлэгдэж явраа хүмүүн гэж энэ мэдчилгээг хайртай ээжээс нь хөө Бадрахтаа зориулаад илгээснэг бид бүхэн хамтдаа инхүү дамжуул өргөсөн бол мэдчилгээнийхээ эзэнтэй дахин нэг холболтыг үүсгэж байна. За. Бано. Бана. За. Танд зориулагдсан мэдчилгээ маань энэ хүрлээ. Мэдчилгээ хүлээж явлаа. Тэгээд мэдчилгээний төгсгөлд мөн ээжтэй болон гэр бүлийнхэндээ хандаж юу гэж хэлмээр байна. Тун утгагүй бас бяцхан үрийн зулайг өнөрлөж тийм ээ. Гэр бүлдээ аз жаргал гэрэл гэгээ нэмэх гэж байгаа Бадрахын хувьд мэдчилгээний төгсгөлд юу гэж хэлмээр байна. Танд микрофоныг нээлттэй өгөөч. Гэр бүлийнхэндээ хайртай шүү. Тун утгагүй аавч байхыг маш их хичээнэ л та. За тэглэг яах вэ? Танд хамгийн сайн сайхныг хүсье. Сайхан баярлалаа. За баярлалаа. Мэдчилгээ хүлээж авлаа гэдэг ээжтэйгээ холбогдорой. Маш их баярлалаа. Баяртай. За баярлалаа.